сайн байна уу? За арай түги дээр санаа санаж өгөх. За сайн байна уу? За сайн байна уу? Би дуугаа сонсож байна уу манайхаа? За өнөөдөр маш гоё видео маш гоё тайм хийх болсон. За ойр дээрээс гарах би бас цагуу байсан. Тийм байсан. Тэгээд маш гоё зүйл таавал гоё тэнтэй хэлсэн. Бухосноо хүчээр хүмүүжээ сайта бас хамтаа ягаад гэвэл энэ зүйл бид бүгд хүсэлтэй хүн болгон мэдрэмж байдаг тийм бид нарт цаг минут болсон бидний мэдрэмж өөрчлөгдөж байдаг. Тэгээд мэдрэмжүүдтэй бид нар түр бүрийн хариу өгөхөд үзүүлдэг. Тэгвэл энэ мэдрэмж одоо яагаад ирээдүйд бид нар ямар хариу өгөх үзүүлэх ёстой мэдрэмжээ яаж одоо имжлэх ёстой юм бэ? Маш үнэхээр мэдээллийг одоо олон хүмүүжээ хайртайгаа хамтайгаа за арай миний дуугаас сонсож байгаа манайхаа доор үзэж байгаа хүмүүсээс комент хийж өгөөч. Миний яриа сонсож байгаа манайхаа. За. За арай манайхаа за арай миний сонсож байгаа манайхаа за арай миний дуугаас сонсож байгаа манайхаа арай за миний дуугаас сонсож байгаа манайхаа арай сонсож байгаа бол ихийг манайхаа Хадас юу хүлээж байна? Хариу хүлээж байна. Миний дуугаас сонсож байгаа манайхаа арай манайхаа арай за манайхаа за арай сонсохгүй байна. Миний дуугаас сонсохгүй байна уу манайхаа? Өнөр чимгээр өөрөөд сонсож байна. За одоо яаж юм? Окей. Сонсож байна. За арай манайхаа баярлалаа. Сонсож байна. За сонсож байгаа бол ихгүй манайхаа. За. За үрэн чимээ өгнө сайн уу? Тэнийг
엔젤나 만화 복수 가지고 공부했대. 자, 이거 사서 주는 거 없나? 그러면 없을 때 쇼. 자, TV 배너. 자, өнөөдөр бас юу өөрөө үзэл манай бүсэд орж ирсэн хүмүүсээс маань бид бас үзэл бодлоо хуваалцаа надсаа бас юу бодсон байр бүсэд явж бодсон шүү. Одоо миний мэдээ манай хэм маань юм маань бодроо уран чимээ маань энийг зөвхөн мэдж байгаа хүмүүсээс манай орж ирсэн хүмүүстэй шүү. Тэгээд бүсэд явуулаад орж ирсэн шүү. За өнөөдрийн сэдв болохоор бид хэдэн талаар гэж бодсон байгаа. За хүн болгонд мэдрэмж байдаг тийм. За хүн болгонд мэдрэмж байгаа. За жишээлбэл ганцаардах мэдрэмж. За өөр ямар мэдрэмж байна? Ганцаардах мэдрэмж, өөрийнхөө мэдрэмж, одоодох мэдрэмж, хаягдах мэдрэмж, хаягдахаас мэдрэмж. Тэгээд бүтээн зүйл байхаас мэдрэмж, өөрийнхөө доотлох үнэлэх мэдрэмж, өөрийгөө доотлох мэдрэх мэдрэмж, өөрийгөө үн цэнхүү мэдрэмж. За хамгийн хинч хэрэггүй мэдрэх мэдрэмж гэж байна. Та маань энэ мэдрэмжийг өмнө мэдэрч байсан юм байна. WhatsApp чиг миний саяхан дурдсан мэдрэмжүүдээс тань мэдрэмж байна. Одоо миний саяхан ярьсан мэдрэмжүүдээс өөр ямар мэдрэмж байсан юм байна. Идэвхтэй бичээд суугаарай. WhatsApp суугаарай. Хоёрын цэцгээ баярлалаа. За тэр мэдрэмж гэдэг бол маш чухал. Мэдрэмж бол бидний ерөнхийдөө бидний аз жаргалтай байдаг. Аз жаргалтай байдаг гэдэг бидний бодох муудыг шийддэг байна. Бидний одоо энэний сэтгэл байдаг. Өөрөөр өөртөө байдаг гэдгийг мэдрэмж маань шийддэг байна. За мэдрэмж хаанаас ирэхээр бодлоос ирдэг. Бодол бидний өнгөрсөн дасан туршлагаас ирдэг. Тэгэхээр би өнгөрсөн жишээлбэл би өнгөрсөн одоо ажлаасаа буцаалтаа гэж бодъё. Нэг тийм туршлага надад байна. Би нэг санаад явж байгаа. Одоо зам хүчтэй би ажлаасаа буцалсан. За надад ажлаас буцалсан туршлага байгаа учраас дараагийн өдөр би ажил руугаа явахдаа за буцалч үедээ бодол надад ирэх юм уу? Бодч юм. За би ажлаасаа буцалч үедээ гэсэн бодол байдаг юм. За би ажлаасаа буцалч үедээ гэсэн бодол энэ бодлоос бид мэдрэмж. За ямар мэдрэмж вэ? Би ажлаасаа буцалч үедээ би ажлаасаа буцалч үедээ ямар мэдрэмж вэ? Тав мэдрэмж. Яасан мэдрэмж? Аншинс гэж хэлдэг. Санаа зовсон мэдрэмж. Хөгжсөн мэдрэмжийг үүсэж байна. Энэ хөгжсөн мэдрэмж санаа зовсон мэдрэмж хагас үүссэн. Тэгэхээр миний ажлаасаа буцах биеэ гэсэн бодлоос үүссэн. Ажлаас буцах биеэ гэсэн бодол хагас үүссэн гэхээр би өмнө ажлаасаа буцсан учраас ажлаасаа буцсан учраас тэр мэдрэмж надад хүрсэн гэсэн шиг байна. За тэгэхээр одоо тань зөвхөн за одоо яаж юм аа? За одоо
сонсохгүй байна тийм. За. Одоо яаж юм бэ? За одоо бүгд их хүмүүс сонсож байгаа манай цаурын трейн одоо зүгээр байна гинэ. За өнөөдрийн хичээлээр бид мэдрэмжийн талаар ярьсан. Мэдрэмж гэж юу юм бэ гэхээр бид нарыг процесс үүсдээ биднэрт байна гэж өөрсдөө байдаг бид өөрсдөө чиглэл өөрийгөө үгүй гэж мэдрэмж хаягдах өөрөөсөө хасаа мэдрэмж ачаалттай мэдрэмж баяртай мэдрэмж уу цаа айдас онд таа мэдрэмж өөрийгөө мэдрэмж энэ олон мэдрэмжтэй нэг юм мэдрэмжүүд бидний энэ мэдрэмжүүд бидний биеэр авсан бичигдээ үздэг. За ингээд биеэр авсан бичигдээ үзсний дараа бид нар юу вэ гэхээр бидний бие маань хэвгүй мэдрэмжүүдийг бид өөртөө хатгаж ингээд хараагийн удаа энэ дандаа тэр мэдрэмжүүдийг зөвхөн зүйлүүдийг бидний бие маань өөрөөсөө смартах яг гэдэг трансфер юм шиг трансфер юу трансфер sorry гэдэг яг юу шиг яг sorry гэдэг яг юу шиг бидний амьдралдээ бидний амьдралдээ тэр мэдрэмж маань дахин тэр зүйлүүдийг дандаа авчирдаг. За энэ ойлгомжтой болж байна. За яг одоо тань ямар мэдрэмж байна? Өөрөөсөө яг одоо асуугаад аваад бичээрэй. Тань яг одоо ямар мэдрэмж байна? Бид тэрээс хашиж үзлээ. Тэр ганцхан би яг биш. Тэдүүтэй дөө сонсохгүй байна уу манайхаа? Одоо сонсож байна уу? Миний дуу сонсогдож байна уу манайхаа? Би сая ер нь юугаар холбогдсон байсан бэ наа? Нөгөө чихвчээ холбогдсон байсан байна. Одоо сонсогдож байна уу? Манайхаа одоо миний дуу сонсогдож байна уу? За. Миний дуу сонсогдож байна уу? Энэ чихвчнээс боллоо шүү дээ. Энэ чихвчийг сая би басаа юм шиг асаацсан байна л да. За орой минь сая одоо зүгээр болчихсон. Би сая чихвчээ халдчих манайхаа чихвчээс халдчихлаа. За бүгдэнд нь орой минь хүргэе. Бүр сандарлаа штэ царгаад байна гэд. За бүгдэнд нь орой минь хүргэе. За өнөөдөр бид нэр мэдрэмжийн талаар ярилцъя. Мэдрэмжийн талаар ярилцъя. За биднэрт мэдрэмж байдаг хүн болгонд өдөрт хэдэн мэдрэмжүүд төрж байдаг тийм үү? За жишээлбэл уйтгарлах мэдрэмж, гониглох мэдрэмж, хаягдах мэдрэмж, гологдох мэдрэмж гэх зөндөө мэдрэмжүүд байгаа. За тэгвэл энэ мэдрэмжүүдийг бид нар хаанаас ирэх вэ гэвэл бодлоос ирнэ. Жишээлбэл түрүү авсан би өнөөдөр ажилласаа хоцрорлоо.
За энэ бол туршлага тийм үү? Миний амьдралд нэг шинэ туршлага үүслээ. Би өнөөдөр ажилласаа хоцорлоо. Дараагийн удаа надад маргааш нүдэнд би ажилласаа хоцрох үедээ гэсэн бодол төрнө. За тэгвэл энэ бодол дараа надад мэдрэмжийг төрүүлнэ. Ямар мэдрэмжийг төрүүлэх вэ? Anxious буюу одоо төгссөн мэдрэмжийг, санаа зовсон мэдрэмжийг, одоо тайван биш мэдрэмжийг төрүүлнэ те. Одоо ингээл зам төгжөрчүүл би ажлаасаа хоцорчвол яана, би ажлаасаа хоцорчвол яана гэсэн төгссөн санаа зовсон мэдрэмжийг надад төрүүлнэ. За ингээд төгссөн санаа зовсон мэдрэмжийг төрүүлээд энэ мэдрэмж маань миний бие дээр би энэ мэдрэмжийг мэдрээд л байх юм бол энэ мэдрэмж маань надад миний бие дээр бичигдэнэ. За миний биеийн хаа нэгэн газар энэ мэдрэмж очиод бичигдчихнэ. За ингээд би ямар мэдрэмжүүдийг өөрийнхөө бие дээр бичиж авсан байна? Тэр мэдрэмжүүдийг л би зогсолтгүйгээр өөртөө татна. За тэгэхээр одоо universe орчлон ертөнц маань тань дээр байгаа тэр мэдрэмжийн адилхан мэдрэмжийг танд татаж авчирна. Жишээлбэл танд уйтгар гуниг та сүүлийн 7 хоног одоо айгүй гунигтай уйтгар гунигтай байлаа гэхэд та дараагийн тэр мэдрэмжээрээ маргааш гунигтай болох үйл явдлыг өөр дээрээ татна. Өөрийн мэдлэгүүгээр одоо танаас тийм энерги гарч байгаа тэр энерги маань дахиад тэр энергийг татна. Тэгэхээр бидний одоо хамгийн гол зүйл бол бид нар мэдрэмжээ өдөрдөж сурах, мэдрэмжээ таньж ялгаж сурах. За мэдрэмжээ таньж ялгаж сурах нь хамгийн ихний арга алхам байдаг. За жишээлбэл жишээлх юм бол хүн болгон одоо нэг манад ялангуяа хувцад орж ирж байгаа хүмүүс маань хилдэг. За би айгүй ууртай байна. Би уурлаад байна гэд ирдэг. За тэгвэл уур гэдэг бол хоёр дахь мэдрэмж. Хизээч уур анх дахь мэдрэмж байхгүй. Уур бол хоёр дахь мэдрэмж. Тэгэхээр уур бол юуг харуулж байгаа вэ гэдгийг бид нар ялхан таньж олох хэрэгтэй. Энэ уурны цаана надад ямар мэдрэмж байна вэ гэдгийг олох хэрэгтэй. Жишээлбэл та өөрийгөө хамгаалсандаа уурлаад байна уу? Эсвэл юмнаас айсан болохоор уурлаад байна уу? Эсвэл хүмүүс дандаа намайг дээрлэгдэг гэд тэрийг илэрхийлж байгаа байдал маань уураар илэрхийлж байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Би юмнаас айгаад байна уу? Би хаягдхаас айгаад байна уу? Би хүлээн зөвшөөрөгдөхөөс айгаад байна уу? Эсвэл би одоо хүн болгон намайг хүндэлдэггүй. Би бол одоо тийм гэд орчлон ертөнцид маш их гомдол цөхрөл байгаа учраас та тэрийгэ уурын мэдрэмжээр илэрхийлээд байна уу гэдгээ ялгах хэрэгтэй. Бидний эхний арга бол мэдрэмжийг ялган таних. Энийг бол яс юм дээр цэцэрлэгт заах ёстой. Цэцэрлэгт ерөөсөө биднэрт хүүхэд байхад заах ёстой. Би одоо ууртай мэдрэмжтэй байна. Би одоо айцтай байна гэж хүүхэд байхад энэ мэдрэмжийг ялган таниулж сургах ёстой байсан. Гэтэл тэгээгүй те багш нар дугаа битгий үйл чимээгүй, нулимсаа битгий үзүүл тийм юмд уйлдгүй, сайн хүүхэд уйлдгүй, сайн хүүхэд уйлдэггүй юм дугаа бай. Битгий ховд өгөөдэй. Ингэсээр байгаа бидний мэдрэмжийг дараад бид нар мэдрэмжээ илэрхийлж шилж сураагүйгээс болоод бид нар өнөөдөр өөрсдийнхөө мэдрэмжийг ялгаж таньж чадахгүй байгаа. Тэгээд таньж чадахгүй, ялгаж чадахгүй энэ мэдрэмж маань бие дээр маань ирж наалцаар ингээд нэг сөрөг мэдрэмжээр дүүрэн тэгээд ямар ч амьдрах хүсэл эрмэлзэл байхгүй одоо яг л нэг юм зомби шиг болчиход байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ ямар ч амьдрах хүсэл эрмэлзэл байхгүй өглөө босоод одоо сэргэг шинэ энергитэй босч чадахгүй өглөө яаж ажилдаа явах уу? Яаж одоо орноосоо босох уу гэсэн тийм залхуурлын шинжтэй ядарсан сэрж байх юм бол та өөрийгөө эмчдүүлэх хэрэгтэй гэсэн. Танд таагүй мэдрэмжүүд маш олон байна. Энэ олон таагүй мэдрэмжүүдийг тусгаж, арилгаж ийж, эдгээж ийж, эмчилж ийж, ялган таньж ийж бид нар одоо гоё мэдрэмжийг мэдэрдэг байгаа. Жишээлбэл бид нар одоо 17 давхар байшин барилга байр орон сууц барьсан гэж бодъё. 16 давхар орон сууц баригдсан гэж бодъё. За ингээ 20 жилийн дараа. За ингээ
тэр орон сууцыг за манайхаа доор бичээрэй. Тэр 16 давхар орон сууцыг барихад хэр хугацаа хэрэгтэй вэ? За доор бичээрэй манайхаа. 1 жил барих уу? 2 жил болох уу? Тэр 16 давхар орон сууцыг барихад хэр хугацаа зарцуулсан бол за тэрийг бичье. 16 давхар орон сууц баригдахад хэр хугацаа зарцуулагдах уу? Тэгээд цаашаа явъя манайхаа. Комментаар бичээрэй. 1 жил гэж би бодож байна. Та нар юу гэж бодож байна? 16 давхар орон сууц барихад хэдийн хугацаа хэрэгтэй вэ? За манайхаа бичээрэй хүлээж байна шүү. 16 давхар орон сууцыг барихад хэр хугацаа хэрэгтэй вэ? Таны бодлоор. Би бол 1 жил байх гэж бодож байна. За тэгвэл тэр 16 давхар орон сууцыг барихад 1 жилийн хугацаа хэрэгтэй байсан бол одоо бид нар тэр орон сууцыг нураагаад дахиад шинээр 20 жилийн дараа орон сууц барихын тулд бид нар тэр орон сууцыг нураана тийм үү? Тэр орон сууцыг нураана. Тэгэхээр тэр орон сууцыг нураахад хэр хугацаа хэрэгтэй вэ? Тэр орон сууцыг 2 жил гинэ. За баярлалаа. 2 жил. За тэгвэл 16 давхар орон сууц барихад 2 жил хэрэгтэй бол тэр орон сууцыг нураахад хэр хугацаа хэрэгтэй вэ? Тэр орон сууцыг нураахад хэр хугацаа хэрэгтэй бэ? Магадгүй 2 цаг хэрэгтэй юу? Эсвэл 2 хоног хэрэгтэй юу? Тэр орон сууцыг нураахад хэдэн хугацаа хэрэгтэй бэ? Ямар хугацаа хэрэгтэй бэ? За магадгүй 2 өдөр, магадгүй 2 7 хоног ч юм уу хэрэгтэй бэ? Хэдхэн сар? За хэдхэн сар? Тэгвэл би өөрийнхөө биедээ тэр сөрөг мэдрэмжийг өнөөдөр та хэдэн настай вэ? Тэр 20 настай бол 20 жил та тэр мэдрэмжийг биедээрээ суулгаж тэр барж байгаа юм шиг ингээд суулгаад ирсэн байна тийм үү? Тэгвэл тэр мэдрэмжийг арилгахад түүнээс бага хугацаа хэрэгтэй. Яг бид нар Хорошо, яг зөв, exactly, яг зөв. Бид нар орон сууц барихад 2 жил хэрэгтэй. Түүнийг нураахад 2 хоног хэрэгтэй бол та өөрийнхөө биедээ суулгасан сөрөг программыг суулгахад 5-6 жил, 20 жил хэрэгтэй байсан бол одоо түүнийг устгахад 2 хоног, 3 хоног хэрэгтэй болно. Тэгэхээр бид нар альва нэг мэдрэмжийг, таагүй программыг бид нар эхлээд яадаг байх нь устгадаг байх нь. Дараа нь бид нар устгачаад оронд нь шинийг барьдаг байх нь. Нөгөө барилга шинээр тэр орон сууцыг нураагаад оронд нь дахиад барилга барина шүү дээ. Яг тэрнтэй адилхан танд байгаа тэр өнөөдрийг хүртэл өөртөө суулгаж авсан тэр мөнгөний блок, тэр сөрөг мэдрэмжүүд, таагүй мэдрэмжүүд, уйтхар гуниг, тэр биедээ ингээд бичээд авчихсан бүх мэдрэмжүүдийг эхлээд бид нар нураан буюу устгана. Дараа нь гоё мэдрэмжийг суулгана. Тэгэхгүй бол бидний бие дээр одоо ингээд уйтхар гуниг айдас хаягдхаа сайхан айдас, гологдохоо сайхан айдас, гомдол амар олон гомдлууд, тэгээд таагүй мэдрэмжүүд, би чадахгүй гэсэн итгэл үнэмшлүүд, би азгүй амьдан, би чадахгүй, би хангалттай биш, би хайрлагдах эрхгүй, би энэ ажлыг сайн хийх юм бол намайг хүмүүс хайрлана. Би амжилтанд хүрэх юм бол намайг хүмүүс хайрлана. Би амжилтанд хүрч ижил би гоё нэр хүндтэй бол сайхан амьдрна. Би их мөнгө олж ижил сайхан амьдрна. Гэт ингээд нэг амьдралаас өөртөө наагаад бүтээгээд авсан тэр байшин шиг ингээд тэр орон сууц шиг ингээд цуглуулад авсан тэр зүйлийг бид нар эхлээд яах вэ? Орон сууц нурааж байгаа юм шиг нураана. Тэр таагүй мэдрэмжүүдийг, тэр таагүй сөрөг программыг эхлээд нураана буюу арилгана. Тэр бол хурдан арилна.
барихтаа бид нар бүтээхдээ удаан бүтээсэн байна. Тэр барилга байшин бүтээхдээ 2 жил болсон шиг бид нар тэр мэдрэмжийг олон удаа мэдэржиж тэр бид нар тэр суудсан байгаа тийм үү? Одоо тэгвэл тэрийг бид нар ховсын эмчилгээгээрээ 1 удаа, 2 удаагийн эмчилгээгээрээ бид нар тэр мэдрэмжийг өөрөөсөө арилгуулж нураах хэрэгтэй. Дараа нь шинэ мэдрэмжийг суулгана. Энийг та нар маань байнга талхаад тогтоож аваарай. Хуучин мэдрэмжийг арилгахгүйгээр шинэ мэдрэмж суухгүй. Жишээлбэл би мөнгө олох одоо мөнгө бол олоход хэцүү гэдэг програм танд байхад мөнгө олоход амархан гэдэг програм суух боломжгүй. Энэ бол эргэлзээ үүснэ тийм үү? Мөнгө олоход нэг бол хэцүү, нэг бол амархан гэдэг програм л байх ёстой. Нэгэн дор мөнгө олоход хэцүү, мөнгө олоход амархан гэдэг програм хоёулаа хамтдаа суух боломжгүй. Энэ бол эргэлзээ үүсгэн гэсэн үг шүү дээ. Тэгээ мөнгө олоход амархан юм уу, хэцүү юм уу? Тэгэхээр мөнгө олоход хэцүү гэдэг таны програмыг уул мөргүүгээр устгаж авч хайжиж мөнгө олох амархан гэдэг програмыг суулгана. Тэгэхээр түрүүний тэр 16 давхар орон сууцыг 20 жилийн дараа хуучирсны дараа нураагаад оронд нь дахиад байшин орон сууц барьдаг шиг тань дээр өнөөдөр хүртэл бичигдсэн тэр таагүй програмыг устгаад оронд нь шинэ програмыг суулгадаг байх нэ. За ойлгомжтой байж чадж байна уу манайхаа? Та нар маань санал нийлж байна уу? Би мөнгө олоход хэцүү гэдэг програм байхад хажуугаар нь мөнгө олоход амархан гэдэг програм суух боломжгүй тий. Тэг хэцүү юм уу амархан юм уу ойлгомжгүй. Тэгэхээр аль нэг нь байх ёстой. За тэгэхээр мэдрэмж гэдэг зүйл миний амьдралыг бүтээдэг байх нь. Би мэдрэмжээрээ амьдралаа бүтээн. Тийм учраас одоо хүмүүс одоо манад маш олон хүмүүс ханддаг, маш олон хүмүүс чатаар холбогддог. За тэгээд ингэдэг хэлдэг л дээ. Ингэж хэлдэг. Ер нь жоохон үнэтэй юм байна гэд зарим хүмүүс ингэж шийдвэр гаргаж чаддаггүй. Ховсын хэмжээлгээний давуу тал одоо ямар учиртай, яаж хийгддэг мэдээллүүдийг ингэж өгөхөөр хүмүүс ингэж боддог. За зовх уу байх уу? Мөнгөний гарц болох уу үгүй болов? Тэгээ мөнгөний гарц болох уу үгүй болов гэж боддог. Гэвтэл та яг хөө тэр 200 мянган төгрөгөө та өөр юмд хөрөнгө оруулж болно. 200 мянган төгрөгөөр та 7 хоногийнхаа хүнсийг авч болно. Ховсод орохгүйгээр та 200 мянган төгрөгөөр 7 хоногийнхаа хүнсийг авч болно. Та 200 мянган төгрөгөөр өөртөө магадгүй нэг подволк авч өмсөж болно. Нэг шинэ одоо брендинг хувцас авч өмсөж болно. Гэхдээ тэр шинэ хувцас, тэр шинэ одоо брендинг, коучинг, тэр подволк танд гоё мэдрэмжийг авчрах уу? Тэр new подволк, шинэ подволк танд таны хуучин өнөөдрийг хүртэл өөртөө суулгаж авсан тэр програмыг нурааж өгөөд оронд нь шинэ програм суулгаж өгөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Ингээ яг хуу мэдээж та эмчилгээ үйлчлэгээ авч байгаа юм чинь энд мөнгө зарцуулж байгаа л та. Энэ бол яг хуу бид нар ингээ бүгдээрээ л мөнгө төрөл бүрийн юм зарцуулмаар байгаа ч гэсэн ингээд зарлага гаргамааргүй байгаа ч гэсэн бид нар бодоод үзэх хэрэгтэй. Би яг өөртөө хайртай хүн мөн үү? Би өөрийнхөө мэдрэмжүүдийг арилгуулсан нь надад хэрэгтэй юу? Энд хэний төлөө би орох гэж байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ танд тэр өнөөдрийг хүртэл суусан би бол одоо өөртөө итгэлгүй, би бол тийм гоё биш гэсэн мэдрэмж байвал энэ бүх юмны суурь болж өгдөг. Би хангалтгүй, I'm not good enough. I'm not good enough. Би ерөөсө хангалтгүй гэсэн энэ мэдрэмжээс маш олон сөрөг мэдрэмжүүд гарч ирдэг. Энэ бодлоос, энэ програмаас I'm not good enough. Би хангалтгүй гэсэн энэ яг энэ одоо би бол надад байсан баггүй яг энэ програм надад байсан. I'm not good enough. Би хангалттай биш. Би хангалттай сайн биш. Би хангалттай хөөрхөн биш. Би хангалттай чадварлаг биш. Би хангалттай авьяастай биш гэсэн програм надад байсан. Тэгээд энэ програм ямар хор уршиг төрүүлэх вэ гэвэл энэ програм биднэрт муухай мэдрэмжийг авчирсан. Байж байгаад өөрийгөө бутаас доогуур мэдэрнэ. Хамт олон донд өөрийгөө хэрэггүйгээр мэдэрнэ. Тэгээд
Юу ч болоогүй байхад бусдын юмыг хүн дээр хүлээж авна. Юу ч болоогүй байхад хүмүүс танд уурлаад байгаа юм шиг мэдрэмжийг та амсна. Өөрийгөө үн цэнгүй юм шиг мэдэрнэ. Өөрийгөө доогуур мэдэрнэ. Тэгээ энэ мэдрэмжүүд таныг destroy буюу таныг одоо нөгөө destroy гэдэг чинь монголоор хэлбэл таныг нураагаад байгаа, таныг үгүй хийгээд байгаа мэдрэмж бол энэ мэдрэмж. Ганцхан үг байна те. Ганцхан програм. I'm not good enough. Би хангалттай биш гэсэн ганцхан програм танд маш олон мэдрэмжийг авчирна. Би бол үн цэнгүй, би бол хүнд хэрэггүй, би бол үн цэнгүй, би хүнд хэрэггүй, би бол доогуур, би бол хөөрхөн биш, би бол одоо бусад чиг юм одоо биш гэдэг ийм муухай мэдрэмжүүдийг танд авчирна. Хүмүүсийн хажууд өөрийгөө хэрэггүй юм шиг мэдрэх, ганцаардлын мэдрэмж, хүнд хэрэггүйгээр мэдрэх мэдрэмж, хаягдах мэдрэмж, гоолгодох мэдрэмж яг ийм нэг муухай мэдрэмжүүдийг танд авчирна. Энэ нь таны харилцаанд нөлөөлнө. Та ингээ өөртөө итгэлтэй гялалзаад ийм байхын оронд та улам одоо орчлон ертөнцөөс бүтлгүүтлийг өөртөө урайлан дуудана. Бүтлгүүтлийг муухай тэр таагүй мэдрэмжийг мэдэрснээрээ бид нар орчлон ертөнцөөс таагүй мэдрэмжийг өөртөө татна. Аль болох муухай програмыг, муухай нөхцөлийг өөртөө. Тэгээд маргаашнаас эхлээд өөтгөр гуниг ирж ирсэн. Ингээд бид нар улам гомдлоод би хэлсэн штэ би угаасаа ийм азгүй амьтан, би угаасаа ийм амьтан ямар хүмүүс нь ад жаргалтай амьдэрдэг, би угаасаа ийм арчаагүй амьтан, би угаасаа ийм хүнд чирэггүй, би угаасаа ийм ингэж хэлнэ. Энэ бүхэн юунаас эхлэлтэй бэ гэвэл бидний ганцхан програм би хангалттай биш гэсэн програмаас эхэлсэн. Эсвэл би хайрлагдах эрхгүй гэдэг програм зарим хүмүүст байдаг. Би хайрлагдах эрхгүй. За тэгэхээр эндээс болоод юу үүсэх вэ гэвэл таныг хүн хайрлах эрхгүй юм шиг хүмүүс танд муухай хандаж эхэлнэ. Та нөхөртөө болохоор нөхөр чинь таныг хайрлахгүй. Нөхцөлтөө хайрлаж эхэлнэ. Ингээд хүмүүс таныг нэг гоё өсснээр чинь хайрлаж өгөхгүй. Та хайрлагдсан мэдрэмжийг амсахгүй. Та үн цэнтэй юм шиг мэдрэмжийг амсахгүй. Энэ бүхэн юунаас эхлэлтэй вэ гэвэл би хайрлагдах эрхгүй гэсэн бага наснд үүссэн мэдрэмжээс програмаас үүдэлтэй. Яна наад тусаад шүү манайхаа надлуу бүр наад амар тусаж байна. За ойлгогдож байна уу манайхаа? Ойлгомжтой болж чадчихэв үү? За тийм учраас өнөөдөр би одоо энд юуг ойлгуулах гээд байгаа вэ гэхээр 200 мянган төгрөгийг та өөртөө зориулснараа та өнөөдрийг хүртэл энэ өөрийнхөө бие дээр үүсгэж авсан 16 давхар орон сууц шиг энэ өөрийнхөө одоо биедээ давхарлаж суулгаж авсан энэ таагүй мэдрэмжүүдийг, таагүй үйл явдлуудыг, таагүй програмуудыг арилгана. Арилгахад суулгаснаас бага хугацаа хэрэгтэй. Бид нар түрүүн жишээ авсан шүү дээ. Бид нар орон сууцыг барихад 1 жил хэрэгтэй бол орон сууцыг нураахад магадгүй 7 хоног хэрэгтэй. Яг тэрнүү шиг бид нар өнөөдөр мөнгө надад хэцүү замаар ирнэ. Би бол хангалттай биш. Би бол хангалттай хөөрхөн биш. Би бол хайрлагдах эрхгүй. Би энийг чадахгүй дээ. Гэдэг энэ тэ эсвэл одоо эрэгтэй хүн бол хаяад явдгийм байна. Одоо эрэгтэй хүмүүс бол бүгд хуурамч, худалж, хуурмагт одоо орчлон ертөнцийн талаар ч гэсэн орчлон ертөнц бол хатуу, амьдрал бол шийтгэдэг. Буруу явах юм бол амьдрал шийдэх нь гэдэг энэ бид нарын өнөөдрийг хүртэл олж авсан энэ мэдрэмж энэ одоо аав ээж нар хэлээс суулгасан байгаа шүү дээ. Тэ? Зовсны эцэст жаргана гэдэг. Жаргахын тулд заавал зовх ёстой юм шиг тэ. Ийм програмыг суулгаад өчтдөг. Тэгээ энэ програмыг одоо нураахад суулгаснаас бага хугацаа хэрэгтэй. Нураахад суулгахаас бага хугацаа хэрэгтэй. За ингээд нураана ховсын эмчилгээгээр эхлээд энэ таагүй мэдрэмжийг, таагүй блокийг, таагүй програмыг нураана. Эхлээд нураана. Дараа нь шинийг суулгана. За шинийг суулгана гэдэг маань одоо бид нар тархинд юу өгнө? Тархинд бид нар сигнал өгнө. Заавал зовсны дараа жаргана гэдэг юм байхгүй юм биш үү? Би жаргал байж болох юм биш үү? Гэдэг шинэ програмыг суулгаж өгнө. Заавал мөнгийг тэгэл хэцүү аргаар
заавал мөнгийг хэцүү аргаар олох шаардлагагүй юм байна шүү дээ. Мөнгийг амархан аргаар олж болох юм байна шүү дээ. Мөнгө олох амархан юм байна шүү дээ. Мөнгө чинь энергин дээр ирдэг юм байна шүү дээ гэж бид нар бас тарих маань шинэ ойлголтыг одоо ховсын үеэр авч ирсэн. Ингээд шинэ програм суусны дараа бид нарт дандаа шинэ програмтай дүүцэх зүйлийг татаж эхэлдэг. Тэгэхээр хэргийн эзэн Хэнгэргийн давхар юу байх нь вэ? Бид нарын багада олж авсан дахин мэдэрсэн мэдрэмж өнөөдрийн миний амьдралын бэрхшээлийг авчираад байна. Түүнээс биш энэ хувь тавилан биш. Тэгээ хувь тавилан танд бурхан одоо таныг одоо тий шийдэгдэх учиртай учраас эсвэл нөгөө кармач гэдэг юм уу тий та заавал кармаг үүрэх ёстой учраас та өнөөдөр энэ бэрхшээлийг туулаад байгаа юм бишээ. Бурхан таныг шийдэхэд байгаа учраас та өнөөдөр энэ одоо таны амьдралд ямар бэрхшээл байна. Тэр бэрхшээлийг одоо амсаад байгаа юм бишээ. Энэ бол бид нарын дахин суусан програмаас үүдэлтэй юм аа. Програмаас үүдэлтэй. Тэгэхээр энэ програмыг бид нар суллахын тулд бид нар ганцаарчилсан хувьсын хэмжээлэнд орно. Яалтчгүй та өөр хүнтэй хамт биш. Зөвхөн та мэрэгжлийн хүнтэй хамт тэр мянган одоо далд хүмсэр бол маш мяндсан тийм эмзэг газар байгаа. Тэр эмзэгхийн газар руу бид нар нэвтэрч бага насндаа авсан тэр таагүй мэдрэмжүүдийг арилгадаг байгаа. Тэгэхээр ягаад хүн болон далд хүмсэр руу нэвтэрч чадахгүй? Тэгэхээр мэрэгжлийн хүн таныг чиглүүлээд туслаад хамтдаа ганцаархнаа бага нас руу очдог байх нэ. Тэгээд бага насн дээр тэр нөгөө хэргийн эзэн Хэнгэргийн давхар тэнд үүссэн тэр мэдрэмжийг бид нар устгаж ийж одоо бид нар шинэ нөгөө орон сууцаа барина шүү дээ. Шинэ орон сууцаа барина. Тэгэхээр та 2 хүн, 3 хүн зарим хүмүүс асуудаг байхгүй нөхөртөөгөө хамт гэр бүлийн 2 хүн хамтдаа ховсонд орж болох уу гэж асуудаг. Гэр бүлийн 2 хүн хамтдаа ховсонд орж болохгүй. Тэр 2 хүн хоёулаа тусдаа бага нас руугаа ганцаархнаа мэрэгжлийн хүнтэйгээ хоёулахнаа яваад очино. Ганцаархнаа байж иж орно. Өөрөөр хэлэх юм бол бид нар ховсын үед ороход бидний бие таагүй мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй. Бидний бие аюулгүй байдлыг мэдрэх хэрэгтэй. Бидний бие safe гэж хэлдэг шүү дээ. Аюулгүй мэдрэмжийг мэдэрчиж далд хумсар нээгддэг байгаа. Ингээд далд хумсар нээгдчиж бид нар ховсын имчилгээг хийдэг байгаа шүү манайхаа. Баярлалаа гинэ. Баярлалаа. Энэ миний одоо нөгөө 5 жилийн хугацаанд хамгийн их судалж ирсэн сэдэв байгаа. Маш их судалсан. Зарим програмууд надад байсан тий. Одоо тийм шууд одоо нуухгүй хэлэхэд зарим програмууд байсан, надад байсан. Тэгээд юунаас болоод тэгээд байсныг, юунаас болоод зарим зүйлүүд баталгүйтэд байсныг, тэр зүйлүүд нь бурхны шийтгэл биш байсныг, хувь тавилан биш байсныг би ойлгосон байгаа. Би маш олон судалгаа хийж, маш олон ховсод ороод явхдаа би тэр зүйлүүдийг ойлгосон байгаа. Эхлээд нураад юм байна. Эхлээд байгуулсан тэр одоо нөгөө тэр өнөөдрийг хүртэл тэр байч орон сууц бариад авсан шиг тэр би юу гэвэл бүтээгээд авсан тэр зүйлийг эхлээд бид нар тэр газарт нь очиж нураадаг юм байна. Дараа нь бид нар шинэ байр орон сууц барьдаг юм байна гэдгийг бас маш олон судалж явж иж би ойлгосон байгаа. Хинч надад ингэж ойлгомжтойгоор тайлбарлаж тухай үед өгөөгүй. Тэгээд өөрөө маш их одоо эрэл хайр хайгуул хийж маш олон имчилгээнд ороод явахдаа сурсан ойлгосон байгаа шүү. За тийм байна. За тэгээд дараагийн нэг асуудал хүмүүсээ маш их асуудаг асуултууд манай менежерүүд биднэрт хэлдэг. Хамгийн их асуудаг асуулт нь болохоор юу вэ гэвэл ингэж асуудаг л да. Биеэр очив. Онлайн ховс үр дүнтэй юу? Утасны цаанаас үр дүнтэй байж чадах уу гэж асуудаг байгаа. За хамгийн хүмүүсийн их асуудаг асуулт бол энэ. За би энд хариулт өгөх юм бол хүмүүс биеэрээ онлайнаар очих одоо биеэрээ ховсод очиод ховсчны хажууд очиод суугаад орох гэрээсээ яг одоо намайг хараад сууж байгаа шиг дүрсээ хараад сууж агаад ховсонд орох хоёрт ямар ч үр дүнгийн ялгаа байхгүй.
энэ дэлхийн нийтээрээ батлагдсан байгаа. Дэлхийн нийтээрээ ховсын эмчилгээг онлайнаар хийж байгаа. За саяхан яг нодлон би хамгийн сүүлийн ховсыг би Польш улсын нэгэн ховсчин Европ эмэгтэйгээс би өөртөө ховс авсан байгаа. Польшийн нэгэн Европ эмэгтэйгээс би өөртөө ховс авсан байгаа. Би онлайнаар авсан байгаа. Би Польшид очиод ороогүй. Польш эмэгтэй одоо миний байгаа газар ирээд надад ховс хийгээгүй. Би онлайнаар орсон байгаа. Тэгээд онлайнаар ховсод орох, биеэрээ ховсод орох хоёр ямар ч үр дүнгийн ялгаа байхгүй. Хамгийн гол ялгаа юу вэ гэвэл та нар маань ерөөсөө ховсод орохдоо юун дээр анхаарах вэ гэвэл би нэг дахиад хэлье. Ховсод орохдоо юун дээр анхаарах вэ гэвэл ямар хүн надад ховс хийх гэж байна? Ямар туршлагатай хүн надад ховс хийх гэж байна? Гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш тэр хажууд нь очиод орно уу, гэрээсээ орно уу, тэр бол ерөөсөө хамаагүй. Тэр бол ямар ч үр дүн хамаагүй. Хамгийн гол таны асуух юм одоо сейф аюулгүй юу? Юу одоо нэг таны бичлэг хийж явах уу? Мэдээж бид нар хэний ч бичлэг хийхгүй те. Нууцыг хадгалах уу? Таны нууцыг хадгалах уу? Тэр ховсчин маань хэдэн жилийн туршлагатай хүн бэ? Тэр ховсчин маань мэрэгжлийн сертификаттай хүн үү? Тэр ховсчин маань хаана сургууль төгссөн бэ? Тэр ховсчин маань зөөлөн төрлийн хүн үү, хатуу төрлийн хүн үү гэдэг энэ нэг зүйлийг л мэдхэд хангалттай. Түүнээс биш тэр ховс биеэрээ хийж гэнэ үү, онлайнаар хийж гэнэ үү ямар ч ялгаа байхгүй. Би биеэрээ Монголд очиж орж үзсэн байгаа. Би биеэрээ Монголд байхдаа биеэрээ би очиж үзсэн байгаа. Ямар ч үр дүн гараагүй шүү. Тэгэхээр үр дүн биеэрээ очихдоо биш, үр дүн онлайнаар орохдоо биш. Би ямар хүнээр ховс хийлгэж байна вэ гэдэг дээрээ байгаа. Өөрөөр хэлэх юм бол ховсчны ур чадвар маш чухал. Тийм учраас би ховсчноо ойр орхон сольж орж үзсэн байгаа. Би энэтхэг хүнээс ховс авч үзсэн. Би саяных дурдсан Польш улсын Европ хүнээс ховс авч үзсэн. Би Орос хүнээс ховс авч үзсэн. Би Монголд байдаг Монгол хүн дээр очиж ховсонд орж үзсэн. Биеэрээ очиод ингээд би улс үндэстний тийм төрөл бүрийн хүн дээр ховсонд орж үзэхэд миний ерөөсөө ойлгож авсан зүйл бол ховс хийхэд тэр онлайнаар юм уу тэр хажууд нь байх бол хамаагүй. Хамгийн гол нь ямар туршлагатай чадвартай хүн ховс хийж байна вэ гэдэг л чухал. Тэгэхээр энийг ээдээр сайн санаж аваарэ. За оюун цэцгээ баярлалаа, ойлгомжтой байна гинэ. Тэгээд та яг өөрөө ховс хийх үү гинэ. За юу яага. Над дээр сэтгэл хаслын эмчилгээ байдаг. Сэтгэл хаслын эмчилгээ над дээр явдаг хүмүүс байдаг. Гэтэ нэг зар мар тавьдаггүй. Ер нь бол явдаг хүмүүс байдаг. Яг манай Pfizer Academy дээр хийгдэж байгаа ховсыг манай 2 Орос эмч маань хийж байгаа. 2 Орос эмч маань арай илүү одоо энэ дээр олон төвлөрч ажилладаг. Тийм учраас тэр 2 хүн маань илүү хийж байгаа. За өөр одоо энд үр дүнгээ хуваалцах хүн байна уу? Урнаа маань байна уу? Урнаа маань гараа явцсан уу? За гадаадад байдаг хүмүүс айгүйх ордог байгаа манай ховсонд. За ягаад тэгэхээр гадаадад байна гэхээрээ одоо бид хэдийн боддог шиг ингээл гадаадад бүх зүйл сайхан, гадаадад бүх зүйл гоё гэдэг юм байхгүй шүү дээ. Гадаадд ч бас стресстэй. За би өөрөө бас гадаадд амьдардаг та нар маань мэднэ те. Гадаадд бас стресстэй, хүний нутагт, хүний газар, хэлний ялгаа гарна, соёлын ялгаа гарна. Ингээ стресстэй зүйл үе түмэн байгаа шүү дээ. Тийм болохоор манай дээр гадаадаас маш олон хүмүүс ордог. Өөрийнхөө их хэл дээрээ хүнд ч хэлж чадахгүй байгаа асуудлаа хэлээд одоо онлайнаар ямар ч орон зай хамаарахгүйгээр Монголд байгаа хаан банкныхаа даасаар төлбөрөө хийгээд ингээ ордог. Энэ бол маш гоё байдаг. Манай Солонгосоос, Америкаас одоо тий Швейцар, манай ер нь монголчууд ер нь хаасайгүй л байд юм лээ. Тэгээ хаасайгүй л газраас манайхан ордог. Тэгэхээр гадаадд байдаг хүмүүсийг би маш их хувьдаа ойлгодог. Ягаад гэвэл гадаад гэхэрэл бүх зүйл сайхан биш. Хэлний ялгаа ингээ бүх зүйл байгаа. Тэгээ Монголд ч ялгаагүй бас стресс байгаа байх л та. Гэхдээ гадаад ч ихсэн ялгаагүй стресс их байдаг юм аа. За тэгээд хүмүүс ингээд хэлдэг. За манай нөхөр арх ууддаг. Манай нөхөр арх уудгаа гэд над дээр ирдэг. Манай ховсон дээр ирдэг. За тэгэн гот бид нар бодох хэрэгтэй. Яагаад надад энэ амьдрал ирв? Яагаад би арх уудаг
эмэгтэйг нөхрийг татав. Яагаад би арх уудаг нөхрийг татав? Та бидний эргэн тойронд танаас өөр хүн ерөөсөө байхгүй. Тэгэхээр хэрвээ бид нарын хажууд байгаа нөхөр одоо тэр нэг террорист, хэрвээ тэр нэг одоо нэг агчин, хэрвээ тэр одоо нэг мөрөөдө тоглоомчин байвал бид нарын толгойд тэр програм байгаа юм биш үсттэй. Бид нар эрэгтэй хүн бол одоо архиудгийн байна гэсэн програмыг арай бага наснаасаа олж аваад тэгээд өнөөдөр бид нар яг одоо өөрийнхөө аав шигээ ч юм уу эсвэл ах шигээ тэр бага наснда харж байсан хүн шигээ хүнийг өөрийнхөө нөхрөөрөө татаж аваад өнөөдөр тэр амьдралыг туулаад явж байгаа юм биш үсттэй гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүмүүс болохоор тэхгүйгээр шууд нөгөө арх уугаад байгаа хүнийг л авчрах гэдэг. Гэтэ бас танд асуудал байгаа гэсэн. Танд энэ зүйлийг татаж авчирсан би ойлгуулж чадж байна уу юу? Програм байгаа гэсэн. Програм байгаа. Програм байгаа. Ижил ижлээ татна. Ижил ижлээ татна. Тэгэхээр та хичнээн арх уудгүй ч гэсэн танд тэрнтэй адилхан нэг тийм сул тал, тэрнтэй адилхан нэг тийм програм, эсвэл тэрнтэй адилхан нэг тийм зүйл одоо уучлаарай ингэж хэлгээд эвгүй байж магадгүй гэхдээ байгаа гэсэн. Тийм учраас likes attract likes буюу ижил ижлээ татчихж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэс яах вэ? Одоо ингээ за ойлголоо би татсан юм байна гэчээд одоо би юу хийх вэ? Гэвэл одоо өөрийнхөө толгойд байгаа програмыг өөрчилнө. Өөрчлөлтийг өөрөөсөө хийснэ. За тэгвэл би програмыг устгуулъя. Ховсод ганцаарчилж оръё. Тэгээд бага наснда энэ програмыг хаанаас олж авсан, юунаас болсон, яагаад энэ үүссэн гэдгийг олж аваад тэгээд устгуулчих юм бол энэ програм бид нар дээр байхгүй болсон үед нөхөр архиугаа болж магадгүй. Эсвэл тэр хүн танаас холдоод явж магадгүй. Ямар ч л байсан энэ зүйл ингээд өөрөөрөө шийдэгдэн гэсэн. Яагаад гэвэл танд тэр програм дахиад байхгүй болсон учраас таны нөхцөл байдал өөрчлөгдөнө. За одоо мөнгөн дээр яриа. Мөнгөний блок гэж одоо сүүлүүд айгүйх яригддаг болсон тий. Мөнгө олоод идэг, мөнгө хоримтлагддаг бай. Хоёр ажил хийгээд байдаг, оюутлагад ажиллаад байдаг, өндөр цалин аваад байдаг, юмны үн өсөөл байдаг. Тэгээд хураасан, цуглуулсан мөнгө байхгүй. За энэ бол цэвэр сэтгэл зүйтэй холбоотой. Та 8 цаг ажиллана уу, 8 минут ажиллана уу, 2 ажил хийнэ үү хамаагүй. Энэ бол ерөөсөө энэтэй хамаагүй. Энэ бол таны доторх энергихээр хамаатай. Мөнгө энерги дээр ирнэ. Мөнгө бас эзнээ голж ирдэг. Тэ бид нар альва зүйлийг ингээд одоо бид нар ингээд сонгож тэ одоо хань ижлээ ресторанаа сонгодог штэ. Мөнгө бас сонгож эзнээ ирдэг. Танд гоё мэдрэмжүүд дүүрэн байвал тэг би яагаад өнөөдөр мэдрэмжийн талаар яриад байгаа. Яагаад би мөнгөтэй хамт мэдрэмжийг яриад байгаа вэ гэхээр та гоё мэдрэмжээр дүүрэн байх юм бол та дүүрэн одоо хүчтэй энергиэр дүүрэн байх юм бол мөнгө тань дээр ирнэ. Мөнгө эзнээ ялгаж ирдэг. Тэгээд танд хэрэг мөнгөний блок байх юм бол та олно мөнгө хаашаа ч юм бэ яваад өгнө. Урсаад алга болно. Мөнгө танд сонгохгүй. Энэ бол танд мөнгөний сөрөг програм байгаа гэсэн. Тэгэхээр мөнгөний сөрөг програмыг бас одоо юугаар арилгадаг байгаа. Ховсын хэмжээгээр арилгадаг. Тэгээд нөгөө өөр зээлэнд орсон асуудал байгаа тий. Одоо нөгөө зээлнээс зээлний хооронд амьдраад байгаа бол энэ танд мөнгөний блок байгаа гэсэн. Тийм учраас мөнгөний блогийг арилгуулах хэрэгтэй шүү манайхаа. За өөр асуух зүйлүүд юу байна манайхаа? Жохоо ярилцъя би нэг жохоо. За лайва үзэж гэнэ үү? Ойлгомжтой байж чадж гэнэ үү? Таад маань асуух зүйлүүд юу байна? Манайхаа асуух зүйлүүд юу байна? Ховсод орж исэн хүмүүс байвал үр дүнгээ хуваалцах юм байна уу? Игчдүү Орос 2 Орос игчдүү 2 Орос юм дөө жолттой гэнэ. Аха. За
ингэдэг бас нөгөө нэг одоо энэ хиний асуултанд дорж сүрэн гэрэлмагийн асуултанд за зарим тохиолдолд биднэрт маш олон сөрөг мэдрэмжүүд байдаг. Маш олон сөрөг мэдрэмжүүд олноороо байгаа тохиолдолд бид нар эхний сөрөг мэдрэмжүүдийг устгах үед хоёр дахь сөрөг мэдрэмжүүдийг бид нар нөгөө өөрчлөлтийг бид нар анзаарч чаддаггүй. Жишээлх юм бол одоо нөгөө таны одоо жишээлх юм бол таны нүүрэн дээр одоо маш их үрчлээ байлаа гэж бодъё. Таны нүүрэн дээр маш их үрчлээ суусан байлаа гэж бодъё. Тэгвэл тэр үрчлээг бид нар яах вэ гэхээр тэр үрчлээг бид нар нэг л удаагийн та гоо сахны эмчилгээнд орлоо гэж бодъё. Таны үрчлээний мэдээж арсны байдал сайжирна, арс чангарна, үрчлээний зарим хэсэг нь арилах бах. Гэхдээ та яасгааг олж харж чадах уу? Мэдээж үгүй. За яасгаа харагдахгүй байна гэдэг та тэр одоо нэг үрчлээгээ үзүүлэхгүй байвал тэр үрчлээ өөрөө алга болчих уу? Үгүй. Энд чинь хурдан алга болохгүй юм байна штэ. Ганцхан удаа ороод энэ үрчлээ маань бүгд арилсангүй штэ гэд хайчвал нэг гомдлоо хайчвал тэр үрчлээ арилах уу? Арилахгүй. Мэдээж мэрэгжлийн хүний зааврын дагуу тэр үрчлээ одоо арилгахын тулд тэр одоо 7 хоногийн давтамжтай тэр гоо сахны эмчилгээнд хэд удаа орох ёстой юм. Тэрийг та дагаж хийх ёстой. Тэгжээж тэр одоо гоо сахын чинь хилдгээр тэр үрчлээндээ өдрөө бол 7 хоногт нэг удаа 5 удаа курсээр орж байж тэр үрчлээ чинь арилж тэнийж цагаарна. Яг тэрнтэй адилхан. Ганцхан удаа туршиж үзээд өнөөдөр 30 жил авсан тэр мэдрэмжүүд тэр нөгөө 16 давхар байр орон сууц болцсон байгаа зүйл нь ганцхан удаа ороод та тэр өөрчлөлтийг мэдрэхгүй ч ээж болно. Гэхдээ хүн болгонд одоо хүн болгоны даалт хонсор өөр байдаг. Зарим эмэгтэйчүүд маань ганц удаагийн хувьсанд ороод бөөлжөөд ерөөсө бүх нөгөө хортой бод юунууд нь арилаад толгой эргээл 2 өдөр толгой нь өвдөж байгаа зүгээр болдог. Зарим хүмүүс болдог. Энэ бол үнэн. Зарим хүмүүс юу ч мэдэрдэггүй. Энэ бол үнэн. Гэхдээ мэдрэхгүй байна гэдэг маань үр дүн гараагүй гэсэн үг биш ээ манайхаа. Үр дүн гарсаар л байдаг байгаа шүү. Аваас үр дүнтэй гэдэг нь би батлаад байгаа юм шээ. Шинжлэх ухаанаар батлагдаад байгаа юм аа. Тэгэхээр жишээлх юм бол одоо ерөнхийдөө танаас бэр цэцэг бэрээгийн асуултанд хариулъя. Ховсод нэг удаа орсны дараа танд хөнгөрсөн мэдрэмж мэдрэгдэнэ. Таны зарим мэдрэмжүүд чинь арилна, зарим нь бүдгэрнэ, зарим нь нэлээд одоо гүн байвал бүдгэрнэ. Ингээд бүдгэрнэ. Тэгээд та өөрийгөө ерөнхийдөө хөнгөө ажиглаад явна гэсэн үг. Танд ерөнхийдөө аяндаа ингээд 2 удаа орсны дараанаас ерөнхийдөө жоохон мэдрэгддэг. Би ер нь жоохон өөрчлөлтөд байгаа юм байна гэдгийг мэдрэгддэг. Гэхдээ байнга ингээд хүлээгээд тэг ингээд өөрөөсөө тийм энерги алхруулаад би яач юу гэдэг биш. Зүгээр л тайван мэрэгжлийн хүний одоо нөгөө заавар зөвлөгөөний дагуу явж хахад өөрөө итгэрдэг байгаа шүү. Энэ бол үр дүнтэй. Би зохиогоод гаргаагүй хамгийн анх одоо энийг хосын эмчилгээг одоо баталсан хүн бол Мелтон Эриксон гэдэг Америкийн сэтгэл засалч хүн байдаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас Мелтон Эриксоны ховс гэж гарцсан байгаа. Тэгэхээр тийм байгаа шүү манайхаа. Тэгэхээр 2 3 орох юм байна гэд хайчих биш. Хаялаа гэд 2 3 орох юм байна гэд хаях биш. Хаялаа гэд хинч хохирохгүй. Та дараа жил гэхэд нөгөө мэдрэмжтэйгээ нөгөө байранда нөгөө газараа байхгүй тулд та өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Дараа жил нөгөө мэдрэмжтэйгээ нөгөө газартайгаа нөгөө асуудалтайгаа байхгүй тулд яг одоо энэ мэдрэмжийнхаа төлөө үйлдэл хийх хэрэгтэй. Жишээлх юм бол та орс хэл сурыг гэвэл яах вэ? Та орс хэлсэн дээр нэг удаагийн орс хэлний ангид суучаад би ярьж чадахгүй байна гэдээ гараа явчих уу? Хэрвээ та орс хэлний сургалтанд нэг өдөр суугаад хаяа явчих юм бол эх жил та орсоо ярьж чадахгүй шүү дээ, тий? Хэрвээ та орс хэлний яриагаа үргэлжлүүлээд нэг жил явсан байсан бол та нэг жилийн дараа гэхэд та орсоор яриад сурчна. Тий? Тэгэхээр энэ зүйл чинь гинт одоо гаад ирэхгүй шүү дээ. Гинт ингээд гаад ирэхгүй. Яг нөгөө нэг одоо орс хэлний сургалтанд та бүтэн жил өдөр болгон 2 цаг зарцуулаад даалгавраа хийж орс хэлдээ сурдаг шиг та энэ зүйлийг өнөөдөр ганц удаа орсон чинь олтой мэддэггүй гэд хайчих юм бол дараа жил гэхэд яг энэ мэдрэмжтэйгээ яг энэ асуудалтайгаа яг энэ байранда байх болно. Ягаад гэвэл та юу ч хийгээгүй учраас юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ бид нар өөрсдийнхөө төлөө юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ бид нар орс хэлийг нэг ч цаг давтахгүй бол бид нар орс хэл сурахгүй. Яг тэрнтэй адилхан.
юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ энэ үр дүн багч гэсэн бид нар хийгээд байх юм бол бид нар тэр зүйлдээ хүрдэг байгаа. Одоо нөгөө уулын оргил руу бид нар ингэж алхаад гардаг байгаа. Түүнээс биш одоо ингээд тэр нэг нисдэг онгоц ирээд бид нар аваа яваад тэнд аваачихгүй байгаа шүү. Тийм учраас манайхаа одоо энэ ер нь бол энэ зүйл одоо улам л хүмүүс сэтгэл зүйд анхаардаг болж байна. Улам л хүмүүс одоо мэдрэмжиндээ анхаардаг болж байна. Улам л хүмүүс ретритэнд ордог болж байна. Улам л хүмүүс гадагшаа яваад энэ тентхийн одоо Монгол байтугай гадаад хүмүүс төр ордог болж байна. Тэгэхээр энэ юг харуулж байгаа бэ гэхээр бид нар энергийн 900-д амьдарч байгаа энерги байгаа. Бид нар ийм юмд одоо орох шаардлагатай болчихжээ. Дээр үе шиг биш болчихжээ одоо нөгөө социализмын үед чинь бидний аав ээж хоёр бол ховс мовс тийм юмд орж байгаагүй шүү дээ. Тэгэхээр одоо нийгэм бол өөр болцсон байгаа. Одоо стресс их байгаа. Социализмын үеийн хүмүүс биднэрт програм суулгацсан байгаа. Тэр програмыг бид хадгалаад арилгах хэрэгтэй. Тэр програмыг бид нар хүүхэдтэй суулгахгүй байх хэрэгтэй. Хэрэв бид нар өөрсдийнхөө траамаг арилгахгүй бол хүүхэдтэй траамагаа миний хүү гэдээ өвлүүлээд өгнө шүү дээ. Нөгөө нэг тэгтэн малгай өмсөдөд өгж байгаа юм шиг өөрийнхөө траамагаа аваад хүүхэдтэй дамжуулж өгнө. Бид нар энэ траамаг чинь тэр социализмын үеийн аав ээжээс авсан байгаа шүү дээ. Тэр үеийн хүмүүс өөртөөгөө ажиллаагүй. Тэр үеийн хүмүүс сэтгэл заслагч дээр очоогүй. Тийм учраас тэр хүмүүс бүх өөр уцаарыг биднэрт гаргаж одоо нөгөө нэг юу гэдэг вэ хатуу гараар өсгсөн. Тэгэхээр хатуу гараар өссөн хүмүүс траама авцсан. Одоо тэр траамаг яах вэ? Хэрэв та эдгэхгүй бол таад одоо зогсоохгүй бол таад одоо энэ одоо гинжиг ингээд хайчлахгүй таслахгүй бол та яг ингээд хүүхэдтэй аваад өгнө. Тэгэл хүүхэд дахиад тэрийг үргэлжлүүлнэ. Ингээд явмааргүй байна. Тийм учраас одоо хэдийгээр яг хав танаас өнөөдөр ингээд 200,000 төгрөгийн зарцуулагдаж байгаа ч гэсэн энэ бол үр дүнтэй юм а. Энэ бол зүгээр нэг хувцас авах асуудал биш ээ. Энэ бол зүгээр нэг хэд удаа өмсөд хаях хувцас биш ээ. Энэ бол та өөрийнхөө сэтгэл зүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Өөрийнхөө үр хойчтой хийж байгаа хөрөнгө оруулалт юм а. Та өөрийнхөө өвлж авсан траамагаа зогсоох гэж байгаа маш чухал момент учраас энд яалчгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй юм шүү манайхаа гэж хэлээд өнөөдрийнхөө ер нь лайвыг өндөрлөе. Тэгээд цаг авах хүмүүс маань үний мэдээлэл, цагийн мэдээллийг бүгдийг манай пэйжээс аваарай. Яг одоо манай пэйж рүү мессеж бичээд асуултаа, дуртай асуултаа, дурын асуултаа, үний асуултаа, цагийн мэдээллийг, үний мэдээллийг бүгдийг нь манай пэйжнээс аваарай. Манай менежерүүд маань танд хариулах болно. Бид бол маш хурдан хариу өгдөг байгаа. Тэгэхээр өнөөдөр та бол траамаг зогсоох хүн нь та шүү. Өвөөгөөс авсан траамагаа, ээжээс авсан траамагаа, ааваас авсан траамагаа та зогсоох юм шүү. Ээдээ битгий л хүүхдүүдтэй өгөөрөө. Өөрөөсөө мөнгө харамсвал та тэр трааматайгаа амьдрна. Траама тантай хамт байвал хүүхэд рүү шилждэг юм шүү. Тийм учраас траама танаар дуусах ёстой шүү. Траамаг танаар дуусах ёстой шүү. Тийм учраас өнөөдөр энэ хэдийгээр одоо мөнгө зарцуулагдж байгаа юм шиг боловч та өөрийнхөө ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт юм шүү. Ингээд бүгдээрэнд нь хайртай шүү. Бүгдээрээ сайхан амраарай. Тэгээд илүү асуух, тодруулах, дэлгэрэнгүй зүйлүүд байвал манай пэйж рүү та хүссэн асуултаа тавихад манай менежерүүд айл болох хурдан танд хариулах болно. Тэгээд дараагийн 5 дахь өдөр би сэтгэл заслын эмчилгээг үн төлбөргөө нийтийн нэг удаагийн сэтгэл заслын эмчилгээ хийж өгөхөр болсон байгаа. Тэр сэтгэл заслын эмчилгээнд орохыг хүсэх юм бол манай пэйжнээс зааврыг аваад 5 дахь өдөр болох сэтгэл заслын миний сэтгэл заслын үн төлбөргөө нийтийн эмчилгээнд ороорой. Ингээд 5 дахь өдөр уулзъя. Түр баяртай.